Энэ удаагийн бичлэгийн хамтран ажиллагчаар олон улсын хамгийн том бууцны вебсайт OneXBet ажиллаж байна. Хэрв та хамгийн олон төрлийн сонголттой найдвартай бууцны сайтад бүртгүүлж спорт тааварт оролцох хүсэлтэй бол OneXBet-ийг санал болгоё. Гэхдээ та заавал 18 нас хүрсэн байх ёстойгоос гадна эрсдэлд оруулж чадах мөнгөөрөө ухаалаг оролцохыг зөвлөж байна. Сайтад бүртгүүлэхдээ бичлэгийн комент хэсэгт байрлуулсан холбоосоор орж өөрийн бүртгэлийг үүсгээд хариулт гэх манай сувгийн промо кодыг мөн оруулснаар анхны зэрэглэлтийнхээ 30% тэнцэх бонус авах боломжтой. Япон улсад гэмт хэргийн гаралт жишээ нь Америк нэгдсэн улс, Оросын холбооны улс зэрэг орнуудтай харьцуулахад бага гардаг гэдэгч Японд хэдий цөөхөнч гэсэн гэмт хэрэгүүд нь маш сонин өвөрмөц, гаж, нууцлаг байдлаар онцгордог гэдэг дүгнэлт байдагтай ихэнх хүмүүс санал нэгдэх үзье. Өнөөдөр бүгдээрээ Япон оронд гарч байсан учир битүүлэг хоёр түүхтэй танилцах болно. 1989 оны 7 дугаар сарын 24-нд хоёр эрэгтэй хүн Daisy Susan National Park-т зугаалж аваад Орос ураггүй алга болсноор энэ түүх эхлэх юм. Хоёр эрэгтэй товлсон цагтаа эргэн ирээгүй. Тэднийг эрен хайх ажиллагаа National Park-ын газар нутагт хийгдэж эхэлсэн байна. Эрлийн ажлыг түргэн хугацаанд амжилттай болгохоор нисдэг тэргээр эрен хайж байсан гэжээ. Нисдэг тэрэг ашигласан нь амжилттай болж аврагчид уулын ингэрт нэгэн зүйл анзаарсан байна. Газарт цайран харагдах тэр зүйл рүү ойртон нисэх үед энэ нь тайрсан моддоор өрж битсэн соос гэх тусламж хүссэн үг болгон тодорхой болов. Соос бичиг олцсон газар нь хүн төдийлөн яваад байдаггүй жим харгуугүй газар байсан юм. Ямар ч байсан эрен хайж байсан хүмүүс нь амьд мэд байгааг ойлгосон аврах албаныхан бичигний хажууд газардаж ойр хаваар нь эрен хайж эхэлсэн байна. Соос бичгээс километр орчим яваад сургуу болсон эрчүүдийг амьд мэд олсон гэжээ. Ингээд бүх зүйл сайнаар төгсөж байтал аврагчдын нэг нь төөрсөн хоёрт та хоёрын соос бичиг хийж үлдээсэн чинь тун ухаалаг шийдвэр байсан. Түүгээр чинь л та нарыг хурдан шуурхаа эсэмэнд оллоо гэхэд өнөөх хоёр нь гайхан ямар ч соос бичиг үлдээгээгүй гэсэн байна. Энэ үед аврагчид болон цагдаа нар гайхаж төөрсөн эрчүүд уг бичгийг хийгээгүй бол өөр хэн хийсэн байж болох вэ гэх асуулт гарч ирлээ. Тэгэхээр тэдгээр эрчүүдээс гадна ойд төөрсөн өөр хүмүүс байсан болж таарлаа гэж үзсэн нь энэ түүх төгсөх болоогүй байгааг харуулсан юм. Үүний дараа ахин эрен хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Тэд энэ удаач хийсэн үр дүнгүй дэмий хайгаагүй бөгөөд маш сонирхолтой үр дүнд хүргэв. Эрлийн багийнхан соос бичгээс холгүй хүний арга яс олсон нь энэ бичгийг хийсэн хүний яс байх магадлалыг улам нэмэгдүүлсэн юм. Үл мэдэгт хүний ясыг шинжилгээнд хамруулахад тэр хавийн ойн амьтдын шүдний мөрч гарсан байсан нь хүн нас бараад утасны нотлохоо гэж үзв. Мэрэгч амьтдын ул мөрөөс гадна арга ясны хэд хэдэн газар нь хугаралттай байсанд тэр хүн гэмтэл авсныг илтгэж байлаа. Соос бичгээс 500 орчим метрийн цаанаас хожим нэмж олдсон зүйлс энэ түүхийг улам хашгиралтай болгосон байдаг. Тэр нь модны доороос нэгэн цүнх олдож, дотор нь Sony брендийн дуу хураагуур, түүний кассетууд, мөн шүдний оосой зэрэг олдов. Олдсон эд зүйлс донд байсан кассетуудыг сонсоход хоёр кассет дээр нь анименуудын саундтрекүүд байсан бол нэг кассет дотор нь ууланд яваа хүн дуу хураагаараа бичсэн аудио бичлэг байв. Энэ аудио нь орилж тусламж ирж буй эрэгтэй хүний дуу хоолойг бичсэн байсан бөгөөд би хөдөлж чадахгүй байна. Би өндөр хадан дээр байна. Надад туслаач. Миний дээгүүр нисдэг тэрэг нисэж байгаач би босож чадахгүй байгаа тул өтгөн ургасан бут цөөгний цаанаас намайг харахгүй байна гэх утгатай үгс гэжээ. Хэдий бичлэгдэх хүн өөрийгөө хадан дээр байна гэсэн ч бичлэгтэй кассет нам доор газарт олдсон юм. Олдсон эд зүйлс донд эрэгтэй хүний бичиг баримт олдсон нь тэр хүн нь 5 жилийн өмнө сургуу болсон Кенжи Ивамура гэгчин бичиг баримт байв. Ивамурагийн талаар хувийн мэдээлэл болон сургуу болсон нөхцөл байдлын талаар өнөө үед мэдээлэл олох тун амаргүй зүйл гэдэг байна. Түүнийг сургуу болсон талаар тухайн үед нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дурдж байсан ч хувь хүнийг нь хамгаалах зорилгоор нийтлэл бүртээ нэрийг нь өөрчилж дурдаад байсанд ойлгомжгүй зүйлс болоход хүргэсэн юм. Кенжи Ивамура гэх нэрийг нь ашиглаж бичсэн ганцхан нийтлэл байдаг гэдэг нь Америкийн Associated Press агентлагийн нийтлэл гэв. Цөөхөн хідэн тодорхой зүйл уг нийтлэлд байгаа нь Кенжи аниме дуртай байсан. Тэр том хотод жирийн нэг офисын ажил хийдэг байсан. Гэрээсээ хол тул тухайн үед хостелд амьдарч байсан. Өсөж төрсэн газараасаа хол ганцаараа байсанд түүний алга болсныг ажлынх нь л анзаарч цагдаад мэдгсэн талаар дурдсан байлаа. Дээр дурдсанчлан Кенжигийн сургуу болсон хэргийн талаар Япон хэвлэлүүдээр түүний нэрийг байнга өөрчилж янз янзаар бичээд байсанд маш олон янзын таамаг хувилбартай нилээд толгой эргэм түүх болсон юм.
Зарим их сурвалжууд дээр Кенжиг алга болохоос өмнө гинтл ууланд явдаг шинэ хоббитой болсон. Энэ тал дээр анхлан сонирхож байсан гэж байсан бол зарим хэвлэлүүдээр тэр зүгээр ажил дээр урамшуулал аван түүнийг тэмдэглэхээр явсан ч гэсэн байдаг. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтлэлүүдээр дурддагдаагүй ч зөвхөн Америкийн нийтлэл дурддагдсан нэг баримт байдаг нь. Тэд Кенжигийн гэрийнхэнтэй холбогдсонд гэрийнх нь цүнх болон доторх эд зүйлсийг нь түүнийх мөн гэж таньсан ч бичлэг дээр хүний хоолой харин эрс өөр байна гэсэн юм. Тэгэхээр бидэнд үйл явдал болж байх үеэс 5 жилийн өмнө сургуу болсон Кенжиг их залуугийн арга яс. Түүний цүнх харин цүнхэн дотор нь Кенжигийн дуу хураагур касетууд байх бол касетуудын нэгэнд үл мэдэгдэх хүний тусламж ирэн орилох дуу хоолойн бичлэг байна. Мөн энэ бүгд дээр нэмээд 19 ширхэг хос модыг тайрч хийсэн соос гэх том хэмжээтэй тэмдэг. Хэдийгээр моднуудыг сүхээр тайрч хийсэн байсан ч тэр хаваас сүх огт олоогүй байна. Инглээр тэр газарт яг юу болсон бэ гэх асуулт өөрийн ирэхгүй гарч ирж байгаа юм. Цагдаа нар яг хизээ соос тэмдэг тэнд бий болсныг тогтоохоор газар зүйн байгууллагын архивыг ухаж хэрэг явдал өрнөж буй 1989 оноос 2 жилийн өмнө 87 онд судалгааны зорилтоор агаараас хийгдсэн зургууд донд соос тэмдэг байгааг тогтоосон байна. Ийм агаарын зургуудыг 5 жил тутамд хийдэг байсан бөгөөд өмнөх нь 1982 оны зургууд болж таарсан ба тэнд харин соос тэмдэг байгаагүй нь 1982 оноос хойш болон 1987 оноос өмнө бий болсон гэж үзв. Харин Кенжи 1984 онд сургаггүй болсон нь тэр ясыг Кенжи Иваморагийн яс гэж үзэн хэргийг хаасан юм. Гэвч энэ түүхийн ихэнх нууцуд тайлэгдэлгүй хэвээр үлдсэн байдаг. Ихэнх хүмүүсийн үздэгээр Ивамора ууланд гарч тэндээсээ буух үедээ төөрсөн гэдэг нь хамгийн үнэмшилтэй хувилбар. Тэр уул руу гарсан хүмүүс буухтаа өөр замаар буудаг ба тэр замд нь нэг том чулуу таардаг нь аялагчдын зүг чигээ авч өөрсдөө зөв бууж байгаагаа мэдэх тэмдэг болдог байна. Гэвч хэрвээ чулуутай таарахаас өмнө өөр зүг рүү буучихсан бол ахин тун ижлэхэн чулуу байх ба туршлагагүй аялагчид эдгэр чулуунуудыг андуурах тохиолдол их байдаг гэв. Аялагч хэрвээ зөв замаараа буугаад зөв чулуутай таарсан бол доош яваад тосгонд очино. Харин буруу замаар ороод буруу чулууг андууран хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлбэл хүн явхад амаргүй бартаатай газараар явдаг байна. Бичлэгийн эхэнд дурддагддаг 9 минут олддог хоёрч гэсэн энэ чулууг андуурч төөрсөн юм. Гэсэн идэж тэр газараар аялж байсан хүмүүсийн үздэгээр Кенжи хэдий төөрсөн ч горих даган доош уруутах юм бол 10 км хүрэхгүй яваад өөр нэг тосгонд гарч ирнэ гэдэг ба ер нь ууланд төөрсөн хүн гол горих дагаад доош яваад байхад ямарч байсан суурин газарт гарч ирдэг. Харин Кенжи туршлагагүй нэгэн байсан тул үүнийг мдээгүй төөрсөн байх гэдэг байна. Кенжи доош өргөсүүлэн яваагүйг нь тэр хүнд гэмтэл авч хөл гараа хугалсан тул доош явж чадалгүй осгож нас орсон байх гэж үзэж болохоор байгаач. Бас нэг зүйл зөрчилддөг нь явж чадахгүй осгож нас барсан хүн яаж 19 хус модыг унгаж томоор соос тэмдэг үлдээсэн бэ гэх асуулт. Мөн ямар ч сүхгүйгээр шүү. Хэрвээ тэр мод унгаж тэднийгээ зөөж соос гэж бичиж чадах тэнхээтэй байсан бол яагаад доош явж аврагдахын оронд мод унгаж бичих вэ гэдэг нь мөн сонирхолтой. Энэ хэрэгт эцэг их нь хүүгийнхээ хоолойг таниагүй гэдэг нь мөн хачирхалтай. Тэгэхээр үнэхээр бичлэг дээр хүн Кенжи Ивамора биш бол тэр хүн хэмбэ гэх асуулт гарч ирж байна. Бичлэг дээрх дуу хоолойг таниагүй гэдэг баримт ганцхан Америкийн хэвлэлд дурддагдсан нь буруу ташаа мэдээлэл байх гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэдэг юм. Үүнээс гадна соос бичгийг Кенжи Ивамора хийсэн гэх ямар ч баталгаа хаанч байдаггүй. Энэ уул руу аялж яваа хүмүүс сүхтэй явах ямар ч шаардлагагүй байдаг тул Кенжид хаанаас сүх гараад ирсэн мөн ажлаа дуусгаад тэр сүхээ хаана хийчихсэн болоод хожим хүмүүс олоогүй вэ гэх мэт ойлгомжгүй зүйлс их байна. Цагдаа нар хэргийг маш хурдан хаасан нь өөр янз бүрийн хувилдааны онолуудыг ч дэвшүүлэхэд хүргэдэг гэжээ. Аврал ирсэн аудио бичлэгтэй холбоотой бас нэгэн зүйл байдаг нь зарим хүмүүс энэ бичлэгийг гадаад орчинд тэр дундаа уулан дээр биш гэртээ байшин дотор хийгдсэн гэж үздэг байна. Тэдний бодлоор хэрвээ уулан дээр бичсэн бол арын шуум цуура байхаас гадна салхи эсвэл түүний хараад байгаа нэстэг тэрэгний чимээч болтгоо бичигдэх ёстой гэж үздэг юм. Энэ түүхэнд маш олон зүйл ойлгомжгүй. Учир битүүлэг байгаа нь одог болтол хүмүүсийг гайхшруулдаг. Өөрсдийн таамаглалаа дэвшүүлж ургуулan бодох орон зайг үлдээдэг хариулт үгүй түүхүүдийн нэг гэв. Ингээд ихний түүх төгсөж байна. Та бүхэн таамаглалаа бичээрэй. Харин одоо дараагийн түүхтээ орцгоё. Энэ түүхийн үйл явдал 1994 оны 4-р сарын 23-ны өдөр Токио хотын Инокашира цэцэрлэг түрээлэнд болсон юм.
Тухайн өдөр жирийн л нэг байдаг өдөр байсан бөгөөд үйлчилгээний ажилтан эмэгтэй хогийн савнуудыг хоосолж доторх хогийг нь өөр том сав руу хийж байсан гэжээ. Эмэгтэй хогийн савнуудын нэгийг нээх үед хогны хар уутанд хийсэн зүйл олсон байна. Уутны цаанаас маш хурц өмхий үнэр үнэртэж байсанд эмэгтэй загасны хог хаяжсан байна гэж эхлээд бодсон байдаг. Цэцэрлэгт хүрээлэнд маш олон золбин муур байсанд тухайн үед эмэгтэй зүгээр хаяж байхаар загаснуудыг мууранд өгчих гэж бодсон гэв. Гэвч уут маш сайн зангитаастай байсанд эмэгтэй тийм ч амар нээж чадахгүй байсанд тэр мод аван уутыг уран нээлээ. Уутыг урах үед бүр их өмхий үнэр тэр хаваар нэг тархаж үйлчлэгч эмэгтэй ботсон загасны үнэрэс тис өөр муухай үнэр байв. Хидээ тисхийн аргагүй байсан ч эмэгтэй сонирхол төрөн юу ийм муухай үнэртэж болохыг үзэхээр урсан нүхээ томсхон шагаасан байна. Харин уутан дотор хүний тайрсан хөл гар гэд мөчилсөн хэсгүүд байлаа. Цэцэрлэгт хүрээлэнд дуудлагын дагуу ирсэн цагдаа нар бусад хогны савнуудаас өөр 14 уут бүхий нэг хүний биеийн 27 хэсгийг олсон юм. Тэгэхээр хэн нэгнийг хөнөөхөд мөчилж хуваагаад 14 уутанд хийгээд цэцэрлэгт хүрээлэнгийн хогийн савнуудад хийн тараан хайсан байсан гэсэн үг. Эдгээр хуваасан биеийн хэсгүүдийг шинжлээд эрэгтэй хүний биеийн 3/1 орчим нь л байгааг тогтоосон юм. Хогны хар уутанд хийхээс өмнө хэсэг тус бүрийг нүхтэй хүнсний гялгар уутанд нямбай гихчин хийж савлсан байв. Мөчилж хуваасан биеийн хэсэг донд хохирогчин толгой байгаагүй тул хэн гэдгийг нь тогтоох ажил сунж ирсэн байдаг. Мөн алуурчин гарынх нь бүх урууны хээг огтолж авч алганы хээг нь ч ялгдахын аргагүй болгосон нь цогцыг таних ажлыг улам амаргүй болгож байсан юм. Гэвч 3 хоногийн дараа гэхэд хууль хүчнийхэн хохирогчийг хэн гэдгийг нь тогтоож чадсан байна. Тэд ДНХ ашиглан тогтоосон ба хохирогч бол Эйти Кавамура гэгч болж таарсан юм. Кавамура томоохон компанид архитектороор ажилладаг нэгэн байснаас гадна цогц олддог цэцэрлэгт хүрээлэнгээс холгүй амьдардаг нэгэн байв. Кавамурагийн толгой байхгүй байснаас гадна цээжин бие хэсэг нь мөн уутнуудад байгаагүй гэжээ. Хэдийгээр тэр хавийн бүх хогийг болон боломжит газруудыг шалгасан ч одог болтол нэмж ямар нэгэн биеийн хэсэг олдоогүй юм. Харин эдгээр олдсон хэсгүүдийг тун нарийн нямбай хуваасан байх бөгөөд гар хөрөө болон цавчдаг хотог ашигласан гэж үздсэн ба хэсэг тус бүр нь хоорондоо ижил 20 орчим сантиметр хуваасан байж. Мөн зүссэн хуваасан байдлаар нь харахад алуурчин ангаахын боловсрал эзэмшсэн эмч юм уу бүр мис заслын эмч байх гэжээ. Алуурчин хохирогчийг хэсэг болгон хуваасныхаа дараа хэсэг бүрээ усаар угааж цусгүй болгосон байв. Шүүхэн шинжилгээг хариуцсан гүйцэтгэж байсан профессор Сатогийн дүгнэлтээр цогцсны хэсгүүдэд нэгч тусал цус олдоогүй гэсэн юм. Тэдэнд олдсон Кавамурагийн биеийн хэсгүүдэд лав ямар ч шарах хөх няц байгаагүйгээс гадна хордуусан гихч ямар нэг ул мөр олдоогүй байна. Гэвч профессор Сатогийн олж тогтоосноор Кавамураг хэсэгчлэн хувааж байх үед тэр амьд байсныг илтгэх ул мөр олдсон гэж дүгнэлттэй дурджээ. Тэгэхээр ямар ч гэмзэмгүй мэт жирийн архитектор хүнийг хэн яах гэж ингэж хэрцгийгээр хөнөөсөн бэ гэх асуулт цагдаа нарт гарч ирсэн юм. Цэцэрлэгт хүрээлэнд аимшигт олдрууд олдож хэрхэн хөнөөгцөн гэд дээр дурддагддаг хэргийн нарийн ширийн зүйлсийг тогтоож байх үед хохирогч Кавамура хизээ хинтээ хамгийн сүүлд уулцсан юу хийсэн гэх мэт түүний амьдралын сүүлчийн мөчүүдийг цагдаа нар тогтоох ажил өрнөж байв. Одоо ингээд хууль хүчнийхний олж тогтоосон зүйлстэй танилццгаая. 4-р сарын 21-ний өдөр буюу хогийн савнаас цогцсны хэсгүүд олдохоос 2 хоногийн өмнө Кавамура ажлаа тараад ажлынхантайгаа тушаал дэвснээ тэмдэглэхээр бааранд суусан нь тодорхой боллоо. Тэнд Кавамура ажлынхаа бусад хүмүүсийн л адил караоке дуулж согтууруулгундаа хэрэглэж байсан гэжээ. Арга хэмжээ дуусаад Кавамура ажлынхаа 2 хүнтэй хамт метронд сууж гэрийнхээ ойролцоо буудлын дээр буугаад цааш ганцаараа алхан явсан байна. Гэхдээ Кавамура тэр өдөр яагаад ч юм өөрийн өдөр бүр явдаг замаараа биш, өөр замаар гэрлүүгээ алхсан тодорхой болов. Үүний дараа 12 хагас үед Кавамуратай төстэй хүнийг дэлгүүрийн хажууд 2 хүнтэй маргалдаж байхыг нь харсан гэх гэрч олцсон гэсэн ч энэ нь яг Кавамура мөн эсэх нь баталгаатай биш гэдэг байна. Ингээд л энэ цагаас хойш тэр хаацсан яасныг нь тогтоож чадаагүй бөгөөд маргааш өдөр нь буюу 22-ны өдөр нөхөртөөгөө холбоо тогтоож чадахгүй байсан жирэмсэн эхнэр нь цагдаад дуудлага өгсөн юм. Үүний дараа цогцсны хэсгүүд олддог цэцэрлэгт хүрээлэнд 23-ны өдрийн буюу анх олддог тэр өдрийн өглөө 4 цагийн үед хэд хэдэн хогны хар ууттай юм барьж авсан 2 эрэгтэй хүнийг харсан гэх гэрч мөн гарч ирэв. Харин үүнээс хойш тэр өдрийнхөө 11 цаг үед энэ түүхэн ихэнд дурдсанчлан үйлчлэгч эмэгтэй хогийн савнаас Кавамурагийн хэсгүүдийг олсон байлаа. Мөрдөгчдөд хэргийн сэтлийг тогтоох амаргүй байсан юм. Учир нь тэр хинт ч гэм хоргүй эргэлсэн ажилдаа тун чадварлаг байдаг л нэг офисын ажилтан байсан гэв.
Мөн ямар нэг дээрэм тонуулын сэтэлтэй ч юм уу эсвэл нэг гэрчийн харсан гэсэнчлэн годамд маргасан хүмүүс байх боломжгүй гэж үзсэн байна. Учир нь тэдгээр нөхцөлд зүгээр л цогцыг эн тэнд нуусан болоод л орхин шүү дээ. Эсвэл бараг нуухыг ч оролдохгүй байх. Цагдаа нарт энэ хэргийн сэтэл тодорхойгүй хэвээр байх үед ямар нэгэн гаж зан үйлийн золиос болсон эсвэл гэмт бүлэглэлийн түүнээс тодорхойгүй шалтгаанаар өшөө авсан гэх мэт таамаглууд хүмүүсийн дунд хээрийн төмөр шиг тархсан гэдэг. Эдгээрээс гадна цогцсны цээжин бие хэсэг огт олдоогүй. Эд эрхтнийг нь авах гэсэн байх гэх хувилбар гаргаж хүргэж байлаа. Мөн энэ хэрэг ямар ч сэтэлтэй байлаа гэсэн нэг хүн биш хэд хэдэн хүн оролцсон гэж үтсэн юм. Профессор Сатогийн хэлснээр би цогцсны хэсгүүдийг хэрхэн хувааж, хэрхэн угааж савлсан зэрэгээр нь шууд л нэг хүн хийгээгүйг ойлгосон гэжээ. Мөн ингэж нямба хийсэн байтал нь тэдгээр хүмүүсийг октоос яарч сандралгүй тайван нөхцөлд хийсэн гэлтгэж байна гэв. Профессор Сато эдгээр хүмүүсийг сэтгцэн асуудалтай эсвэл хүчтэй сэтгэхүйн нөлөөлөлтөөр байсан ямар нэгэн гаж шашны урсгал гэх мэт радикал бүлэглэлд хамаардаг байх магадлал өндөр гэж өөрийн бодлоо хуваалцсан байдаг. Цагдаа нар бас нэгэн хувилбар дэвшүүлж байсан нь Кавамураг ингэж хөнөөж болох ямар ч шалтгаан байгаагүй тул түүнийг зүгээр хүнтэй андуурсан байх боломжтой гэжээ. Энэ талаар бас нэгэн мэдээлэл гарсан нь Кавамураг олддог цэцэрлэг түрээлэнгийн ойролцоо гудамжны худалдаа эрхэлдэг ноён А гэгчтэй андуурсан байх гэсэн юм. Нэгт ноён А гэгч нь Кавамуратай гадаад төрхөөрөө төстөө байсан бөгөөд Кавамураг байна гэж өмнө нь хүмүүс андуурч байсан удаатай гэх мэдээ байдаг. Тэгэхээр алуурчид ноён Ааг хөнөөх гэж байгаад ноён Аагийн ажилдаг цэцэрлэг түрээлэнгийн ойролцоо тэр орой согтуу явж байсан Кавамураг андуурч хөнөөсөн байх гэсэн нь мөн байж болохоор мэд сонсогдож байна. Энэ талаар нэг цуу яриа байдаг нь өмнө нь хэлсэнчлэн ноён А гудамжны худалдаачин байсан ба түүний худалдаа эрхэлдэг газрын ойролцоо хууль бусаар мөн ижил зүйл зардаг солонгос худалдаачид гарч ирсэн гэжээ. Ноён А тэдэнтэй тэмцэлдэж эхэлсэн ба янз бүрээр хөөн явуулахыг хүссэн ч өнөө хідэн мөчөөгөө өгөхгүй байлаа. Гэвч эдгээр нь жирийн нэг солонгос худалдаачид биш байсан бөгөөд хойд солонгосын тагнуулчид байсанд даалгавраа гүйцэтгэхэд нь садаа болоод байсан худалдаачин ноён Ааг хөнөөх гэж байгаад андуурсан гэдэг юм. Хэдийгээр энэ сонирхолтой таамаглал байгаач үнэхээр тагнуулчид байсан бол энэ цуу яриаг гаргасан хүн хаанаас эдгэрийг мэдэж болох вэ? Тэгэхээр энэ таамаглал үнэмшил багтаа болоод ирж байна. Цагдаа нар хохирогч Кавамурагийн гэр оронд үзлэг шалгалт хийж, найз нөхөд хамт ажилласад гэр бүлийнхэнгээд бүгдийг нь шалгасан ч түүний үхлийг тайлбарлах ямар ч сэжим олоогүй байдаг. Энэ хэргийн мөрлөг мухардалд орж байх үед Токиогийн метронд томоохон хэрэг болсонд цагдаа хууль хүчнийхний хамаг анхаарал тийшээ чиглэж Кавамурагийн хэрэг орхигдож эхэлсэн юм. Одоог болтол энэ хэрэг хариулт үгүй хэвээр байгаа гэжээ. Энэ хэргийн хөөн хилцэх хугацаа 2009 онд дууссан. Гэвч 2010 онд Японд хүн амны хэрэгт хөөн хилцэх хугацаагүй болгосон ч тэр нь 1995 он болон түүнээс хойш хэрэгүүдэд үйлчлэнэ гэсэн ба Кавамурагийн хэрэг 1994 онд болсон тул энд хамрагдахгүй байна. Тэгэхээр бид харамсалтай нь энэ хэргийн хариултыг хизээч мэдэхгүй байх магадлал маш өндөр юм. Ингээд өнөөдрийн Япон улстай холбоотой 2 түүх төгсөж байна. Та бүхэн өөрсдийн таамаглалуудаа комент хэсэгт хуваалцаарай. Удахгүй улам сонирхолтой бичлэгүүдээр уулздаг болно. Баяр та.